За сайн байцгаана уу? Та бүхэнд шинэ өдрийн шинэ 7 хоногийн мэндийг хүргье. За өнөөдөр 7 сарын 28-ны өдөр болж байна. Тэгэхээр 8 сарын 1 дөхөж байгаатай холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын худалдааны хилцээрүүд бол хийж байгаа бид нар мэдж байгаа. Бид нар өмнөх дугаараар бол Америкийн нэгдсэн улс болон Японы худалдааны хилцээр хэрхэн хийгдсэн бэ гэдэг асуудлыг бол ярьж исэн болов дараагийн ээлжилт уулзалт бол Америкийн нэгдсэн улсын Дональд Трамп ерөнхийлөгч, Европын холбооны Еврокомиссийн дарга Урсула фон Лейн хоёр бол өчигдөр 7 сарын 28-нд Шотланд улсад уулзалт хийсэн байна. Тэгэхээр энэ уулзалтаар юу хийсэн бэ гэхээр энэ хоёр худалдааны тарифын дайныхаа тохиролцоог ерөнхийдөө хийсэн гэж бол үзэж байна. За энэ тохиролцоогоор яг ямар тохиролцоод хүрсэн бэ гэхээр 15% тариф гэдэг зүйлийг тохиролцсон байж байна. Нэг ёсондоо Европын холбооны улсаас бараа бүтээгдэхүүн Америкийн нэгдсэн рүү экспортлох юм бол Америкийн нэгдсэн улс 15% тариф авна гэдэг зүйлийг тохиролцоонд хүрсэн байна. Тэгэхээр энэ хоёрын маргаан хизэнээс эхлэлтэй вэ гэж тэ. Тэгэхээр ер нь бол худалдааны дайн гэдэг зүйл Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш болсон зүйл. За анхных нь бол мэдээж 2017 онд ерөнхийлөгч болоод 22 онд. За энэ дээр бол Хятад Америк хоёрын дайн түлхүү яригдчихсэн. Энийн нөлөөгөөр бол Европын холбоо болон Америк нэгдсэн улсын гадаад худалдааны тариф босол баг зэрэг бол өсөлтөөр бол үзүүлж исэн байж байгаа. Харин 2024 онд ерөнхийлөгч болсноос хойш 2025 оны 3 сард Дональд Трамп Европын холбоонд тарифыг 30% бол хүргэнэ гэдэг анхаарал өгж сүрдүүлэг бол хийсэн ийм зүйл бол болсон. Харин нөгөө талдаа Европын холбооны улсаас тэгвэл танаа 100 тэрбум долларын бараан дээр бол бид нар тариф тавина гэдэг төлөвлөгөө төслийг хэрэгжүүлж эхэлсэн байж. За дээрэс нь 5-6 сар 2-ын 2 хилцээр хийгсэн боловч Европын холбооны улсуудын Францын асуудал, Германы асуудал, Ирландын асуудал гэдэг ч юм уу хувь улсуудын бат барааны энэ асуудлаас болоод бол хилцээр бол төдийлөн амжилттай явахгүй байсан. За тэгээд энэ хилцээр бол сая өнгөрөгч 7 хоногийн бүтээсэн өдөр буюу өчигдөр бол ерөнхийдөө Европын холбоол тохиролцоонд хүрсэн гэж бол үзэж байна. Гагцгүй энэ үн дээр зөвхөн Европын холбооны улс Америк руу нийлүүлэх тариф нь 15% байна гэж. Тэгэхээр энийг бол хөрөнгө оруулагч нар юу гэж харж байна гэхээр Европын холбоо ер нь бол Дональд Трампын санаанд орж маш муу худалдаа хийлээ гэж бол үзэж байна. За бид нар өмнөх дугаараар ярьж исэн Америкийн нэгдсэн улс болон Япон хоёрын худалдааны хилцээр ер нь бол 15%-аар эхэлсэн. Энэ 15% тавьж байгаа жишг бусад улсууд дээр бол ижил тавигдах бол магадaltaй. Хэрв энийг удаан хийхгүй байх юм бол энэ нь Европын улсуудын автомашин экспортлогч улсуудад бол компаниуд бол их сөргөөр нөлөөлөх ийм зүйл бол байсан байж байгаа. За тэгвэл хэдүүлээ Америкийн нэгдсэн улс Европын улсын хоорондох барааны эргэлтийг хараад үзье л да. За 2020-оос 2024 оны байдлаар аваад үзэх юм бол тогтмол Европын холбоо Америкийн нэгдсэн улстай харьцуулах гадаад худалдаан дээр ашигтай гардаг. Ийм ус байж байгаа. Нэгсэндээ Америкийн нэгдсэн улс дандаа хасагтай гардаг Европын холбоотой. Гэтэл Америк, Европ хоёрын гадаад худалдаа болвол 3.1-ийг дэлхийн худалдааны 3.1-ийг эзэлдэг, жилдээ 1 их 80 долларын барааны эргэлт хийдэг. Ийм том хоёр худалдааны ус байж байгаа. За тэгвэл юу экспортлдог вэ гэж тэ? За ерөнхийдөө бол эхнийх нь эм болон эмийн бүтээгдэхүүнүүд бол хоорондоо экспортлдог. За ихэнх нь бол Европын холбооноос бол Америк руу илүү их бараа нийлүүлдэг юм. За автомашин болон тээврийн хэрэгсэл дээр аваад үзэх юм бол Европын холбоо мөн адил маш их автомашин бид нар шүү дээ Европын брэндүүд бол Америк руу нийлүүлэгддэг байж байгаа. За эрчим хүч. За энэ дээр бол нөгөө нефтийн шингэрүүлсэн хий гэж яриад байгаа тийм. Ялангуяа 2022 он Украины Оросын дайн эхэлснээс хойш Оросын холбооны улсаас шингэрүүлсэн хий, байгалийн хий авахар байсан энэхүү хомсдлыг Америкийн нэгдсэн улсаас авдаг болсноороо Америкийн нэгдсэн улсын гадаад худалдаан дээр бол энэ эрчим хүч гэж яриад байгаа нефт шингэрүүлсэн хий бол нэлээд өндөрт орж ирж байгаа.
За дээрэс нь машин механизм, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжн дээр ер нь тэнцвэртэй дихтэй Европын холбооны илүү иждэг. За тэгээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. За хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр бол ерөөхдөө Америкийн нэгдсэн улс илүү түлхүү экспортлдог Европын холбоо руу. За нисэх тоног төхөөрөмж дээр бол бараг ойролцоогоор бол орж ирдэг. За энэ дээр бол нөгөө нэг Boeing орж ирж байна. Юуны Европын холбооны Airbus илүү тэр хоёр ингэж орж ирдэг юм байж. За тэгээ бусад бараа бүтээгдэхүүн дээрээс нь химийн гаралтай бүтээгдэхүүн орж ирж байгаа. Тэгэхээр энэ 15% гэдэг бараан дээр энэ бүтээгдэхүүнүүдээс ерөнхий бүтээгдэхүүн орж ирсэн. Тэгвэл үүн дээр дахиад нэмэлт заалт орж ирсэн нь тэг тарифтай бүтээгдэхүүнүүд гэдэг зүйл бас байж байгаа. За тэг тарифтай бүтээгдэхүүн дээр юу орж ирж байна гэхээр нисэх онгоцны тоног төхөөрөмж орж ирж байгаа. За тэгээ зарим нэг химийн гаралтай бүтээгдэхүүн, химийн гаралтай бүтээгдэхүүн эдгээр. Тэгээ дээрэс нь зэвсэг. Тэгээ энэ гэрэн дээр дахиад нэг юм нөхцөл оруулж ирсэн байгаа. За ер нь бол танаа бусад улсуудаар хийдэг нөхцөл нь за танаа гэрээг бид нар 15%-аар тохирё. 15% дээр танах манад ямар өөр юм өгөх юм бэ гэдэг зүйл орж ирээд байгаа шиг байна тийм. Жишээ нь бид нар өмнөх дугаараараа Японтой хийсэн хэлцээр дээр бол 550 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Америк нэгдсэн улс хийнэ гэдэг гэрийг хийсэн бол Европын холбоон дээр юу гэж хийсэн бэ гэхээр 600 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нөхцөл орж ирсэн байна. Үүнийг зөвшөөрсөн байна. Хоёр дахь нөхцөл нь юу вэ гэхээр 750 тэрбум долларын өртөгтэй эрчим хүчний бүтээгдэхүүн авна гэдэг гэрэг орж ирсэн. Гурав дахь нь болохоор маш их хэмжээний цэргийн зэвсэг тоног төхөөрөмж авна гэдэг гэрэг хийсэн. Энэ нь maybe улс орн хамгаалах дээрээс нь Украины дайн зарцуулах маягаар энэ ашиглах зорилт. Тэгэхээр энэ хүү бүтээгдэхүүн дээр эдгээр тэг тарифыг тавьж өгч байна. Америкийн нэгдсэн улс. Яг тэгэхээр Америкийн нэгдсэн улс яг хөө зарах нь өөрт нь ашигтай, Европын холбоонд энийг авч ашиглах нь ашигтай учраас. Тэгэхээр дундаж ерөнхий бүтээгдэхүүнүүд 15 боловч тусгай бүтээгдэхүүн дээр бол тэг тарифыг бол тавьж өгсөн байна. За 15% тарифыг бол одоо юу гэдгийг хөрөнгө оруулагч нар юу гэж харьцуулж байна. Яг одоо юу гэдгийг худалдааны дайн эхлэхээс өмнөхтэй харьцуулахад өндөр. Яг тэгэхээр өмнөх худалдааны тариф бол 0-оос 7.5%, макстай 10% хүрч исэн бол сүрдүүлгээр 30 болсон байсан тарифыг 15% болгож гинэ гэдэг бол харьцангуй боломжийн гэж үзэж байна. Ялангуяа автомашин экспортлагч компаниуд бусад улсуудад өрсөлдөх боломжийг бол Америкийн нэгдсэн улсад бол гаргаж өгсөн гэж үзэж байна. За ямар ч байсан иймэрхүү хэлцээр боллоо. За үр дүнд нь бол энэ хоёрын одоо гадаад худалдаа улс төрийн нөхцөл байдал бол таатай эерэг уур амьсгалд орж Украины дайн дээр бол гар бие хамтарч ажиллах ийм нөхцөлийг бол бүрдүүлж байгаа бол харагдаж байна. Тэгээд дараагийн дугаараар бид нар аль устай ямар хэлцээр хийх вэ? Энэ зах зээл дээр хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бол харах үлдэж байна. Тэгээд дараагийн дугаар хүртлээр баяртай.